Би одоо 19 настай эмэгтэй. Би саяхан өнгөрсөн өөр тохиолдсон эвгүй зүйлийн хуваалцъя. Жаахан нуршиж магадгүй. Манай эмээ амьдардаг байрныхаа хажууган 12 давхар байрыг хариуцж жижүүр идэх юм л та. Ингэхдээ орцны шалыг нь угаана, хог байвал хаяна, бас байрны гадаахыг цэвэрлэнэ. Би эмээгэндээ байх хугацаанд эмээдийн туслаж орцны шал угаалцдаг юм. Нэг өдөр эмээ маань 2 хоног эзэггүй юмд яваад тэр араар нь би өвөөтөгийн ажлыг нь хариуцж үлдсэн юм. Тэгээд оройн орцоор явж айлуудын хаясан хогнуудыг нь аваад явж байтал 6 давхарт нэг айл нь засвар хийсэн бололтой. Баахан цагаан замаас шалаар дүрэн болчихсон байсан. Би чи хурдан арчиж цэвэрлийгээд жижүүрийн өрөөнөөс шал арчигч авчираад 6 давхарыг цэвэрлж эхэллээ. Шалаар чаадал зогсож байтал зүүн талын хаалганаас нэг 12-13 та болов уу гэмээр нэг тийм бордуу царайтай үсээ хойноо мушгаад хавж ардсан хөөхөн охин гараад ирлээ. Тэгснэ над руу харж байсан сайхан баяраас нүгэ тэгдэв. Тэгэхэр нь хүүхдийн баяр хэд хоногийн өмнө болсон болохоор тэгж асууж байгаа юм байх гэд сайхан л гэлээ. Тэгснэ би танд туслах уу гэхээр нь хэрэггүй зүгээр гэсэн юм. Тэр охин манай гэрийнхэн юмд явцсан би хайгаад та надтай жаахан хамт манад байцгаач тийхүү. Аав ээжигээ ирэхийг хүлээгээд маш удлаа гэхээр нь өрөвдөөд за тэгье ани нэнийг нь цэвэрлчгээд гэрийнхнийг нэртэл хамт байзаа гэсэн чинь юм хэлсэнгүй өөдөөс их л зөөлөн инээсэн юм. Тэгээд би цаад мухрын хэсгийг цэвэрлчгээд ирсэн чинь нөгөө охин алга. Гэрд орчихсан байгтаа гэж бодоод газ энийг нь дуусчаад гэрт нь орж хань болъё гэд өргөлжлүүлэн шалаа арчиж байхтан нэг юм анзаараад зог тусчихлаа. Нөгөө шалаар дүүрэн хуурай цагаан замаас асгарчсан байсан гэсэндээ. Гэхдээ тэгтэл нөгөө охины алхаад байсан газраар огт хөлний мөр гараагүй. Ямар ч худалтай байсан мөр гарахаар л шинэ хуурай замаас байсан юм. Тэр хэсгэр хүн байдхан амтэнч явсан мөр үлдээгүй байсан. Харин миний гიშгсэн хэсгэр бол баахан мөр гарчихсан ирээ юм л байгаа. Жаахан бодолд ороод ямар тач цэвэрлэгийг нь дуусгачаад нөгөө охины гарч ирсэн айлын хаалгыг балбтал нэг өвөө хаалга тайлдаг юм байна. Тэгээд би өвөө танай охин байна уу? Нэг цэнхэр цамцтай бор охин байсан та. Гэсэн чинь нөгөөд чинь юу яриад байгаа юм? Манад хүүхэд байдаггүй. Гэснэн амар ууртай хаалгаа хаачдаг юм. Би бүр айх зэрэгцээд оройжонгон энэ тухай бодож байгаа тунцсан. Шөнөн нэг тийм нороо угарч гсэн юм уу яац юм. Цээжин би энэ хоошоо гулжгнаад хөл дээр нь тогтож чадахгүй нэг охиныг зүүдлээд хамгийн эвгүй нь биер нь зүүдлэгдэж байгаа хүний царайг ерөөсөө тод гарч чаддаггүй. Нэг тийм бөрсгөр харагдаад байдаг юм. Харин тэр зүүдэнд тэр хүүхдийн царай надад маш тод харагдчихсан. Цонхойсон цав цагаан царайтай гулжгансан сонин биетэй охин хөшиг юм уу нэг юмны цаанаас над руу харцаалахгүй ширтээд өгнө гэж зүүдлээд их айж сэрсэн. Тэр өдрөөс хойш саяхны хүртэл элдв юм болоогүй байж байтал хэд хоногийн өмнө орой 22 цагийн үед ажлаасаа тараад гэрлэгэн орох гээд ирж байхад яг нөгөө зүүдэнд ороод байсан цагаан царайтай охин яг дөрөөр хаанаас гарч ирсэн бүү мэд гинтхэн салхис үйлзүүлээд хажуугаар хальтхан зөрөөд өнгөрсөн. Би харангуудаа шууд нөгөө зүүд санаанд ороод айсантан өөр юм идэхгүй шоконд ороод нэлийн удаан тэндийн зогссон баг. Нэг мэдхэд нэг ах хөө миний дөө энэ орцны кодыг мэдэх үү гэд надаас асуухт нь сэхий орсон юм. Тэрнээс хойш одоо хүртэл нам жимэл байна. Тэгээд нэг зүйл нэмж хэлэхэд тэр намайг шал арчиж байхад надтай юм ярддаг охины хэлсэн үг ямар утгатай байсан болоо гэж их боддог. Аав ээжигээ хүлээгээд маш их худлаа гэж. Магадгүй тэндээ аав ээжигээ хүлээсээр л үүдэг
Хөрөвдөлтөй охины сүнс байсан болов ч гэж боддог. Мэдэхгүй. Энэ бүхэн юу байсан гэдгийг мэдэхгүй ч гим хоргүй юм шиг угам. Хөрхий. Энэ болсон зүйлийн талаар нарийн ширээнийг нь би ч өөрөн ойлгохгүй байгаа болохоор та хэдмэн сонсоод бас санал бодлоо хэлээд өгөөрэй. Нэлээд хэдэн жилийн өмнө өөрт тохиолдож байсан нэвгүй явдал юм аа. 2016-аас 17 хавцаа. Нэрийг нь хэлээд яхав тэр газарт манайх амьдардаг байлаа. Тухайн үед тэр гавийн өнгө үзэмж орчин шинэхэн залуусын хороолол гээд сайхан байсан болохоор нүүж очсноос хойш орой болгон нөхөртөг нь тэр гавар алхдаг байсан юм. Эхэндээ ч их л сайхан энд тентхийн үзэж хараад алхдаг байсан чинь нэг орой 11 цагийн хэрд хойноос юм дагаад алхаад байгаа юм шиг хөлийн чимээ сонсогдоод нурууд хүйт дагаад л нөхөртөө хэлсэн чинь өнөөх минь анзаарсан ч юм алга. Тэгсгэд мартаад гэртэн оровоо. Яагаад ч мэдэрсэн юмнаас болоод их л тохгүй, унтаж чадахгүй шүнжэнгөө хардарсан. Тэгэд хэд өнөгөөс найзууд ирэх болоод би тэгэхэд оройхон гарцгааж нэг хоолны газар дууж сууцгаас юм. Тухайн үед тэр гавийн хоолны газрууд гадаанаа ширээ засчихсан байдаг байсан болохоор би тэгэхэд тэнд нь сууж байсан чинь яг урд нүдний буланд хүн харагдах шиг болоод дахиад л би зарс хийгээд явчихав. Тэгээд айснаас нь болоод хэд их юм ургуулж бодоод ингэсэн байхаа гэж өөрийгөө тайдгаруулад сууж байсан чинь нөхөр цуг дэлгүр орчхоод ирэх юм. Тэгээд саяны харсан юмаа хэлсэн чинь надад бүр итгэдэггүй. Нөхөрч дэлгүр ороод миний дотор жаахан муу байсан болохоор би гадаа нь хүлээгээ зогсож байсан чинь үгүй яа харахгүй нэг толгой байрны цаанаас наашаа цухуугаад харж байсан юм. Гэхдээ би чинь бүр айсантаа таг хөшиж зогсож явахад гинтэл яг юу гэдгийг нь мэдэх гээд зориг ороод олон хүн тэр гаваар алхаж байсан болоод ч тэрв. Шууд харагдаж байгаа зүг рүү нь алхаад очсон. Үгүй яахын аргагүй цаашаа гүгээд алга болчихсон. Хойноос нь хальтаархад эвгүй нэг тийм жижигхэн биетэй харанхуйцайн тод харагдахгүй бүр бие зарс хийгээд. Энийгээ тэгээд хийнд чиглэж чадахгүй нөгөө хэд дээр буцаж очсон юм. Саяны явдлаас болоод нэмж ууж чадаагүй. Нөхөр харин нилээн явчихсан байсан болохоор нөгөө хэд минь гэрт нь оруулаад өгье гэхээр нь хүмүүс төвөг удаад яах вэ гэж бод бүгднг нь таксинд золгож өгöd нөхөр аваад гэрлүүгэн орох гэжсэн чинь хойн шатан дээр нөгөө юм чинь дахиад зогсож идэгин. Үрчийсэн хөгшин царайтай хүүхэд шиг бийтэй. Хамаг юм салгалаад нөхөртөө хэлсэн чинь чи яах га дагаад байгаа юм бэ? Зайлаач гэд орилдог юм да. Өнөөх чинь ум хүмгэл гүүгээд алга болчихсон. Маргааш нь нөхрөөсөн санжин чи харсан уу гэсэн чинь нөхөр ч гэсэн анзаарч байснаа хэлсэн. Намайг айлгахгүйгээд чимээгүй байгаад байсан юм байна лээ. Тэгээд тэр явдлаас хойш ахиж үзэгдээгүй. Манай ах чи жилийн дараа өөр тийш нуусан. Гэхдээ одоо хүртэл яг сүнс байсан уу, хүн байсан уу гэдгийг нь мэдчих чадаагүй. Надад бол хүн гэж бодохоор илүү амар санагддаг. Хаяа орой ганцаараа алхахаар гараад ирэх юм шиг эвгүй мэдрэмж үе төрдөг дөө. Өнгөрсөн жилийн 100 тохиолдсон юм. Намайг Цэ гэдэг. Хотод тавилган үйлдвэрт тоног төхөөрөмжийн оператор хийдэг юм. Аав ээж минь Завхан аймгийн суманд амьдардаг. 2023 оны 107 дугаар сард манай сумын 100 жилийн ой байлаад. Би ажлаа нэлээд шахаж хийж өж 7 хоногийн чөлөө аваад явахаар болсон юм. Манай үеэл надаас 2 дүү хотод оюутан амралтаараа ажил хийж явгаад надтай хамт 100 жил үзэхээр явахаар болсон. Аавын хамгийн бага дүү өмнө говийн цагаан хаданд нүүрс төврийн жолооч хийдэг. Бас л 100 жилдээ явна гэд хамт гарахаар болсон юм. Ах маань 7 сарын 18-ны оройхон ажилласаа ирээд хотоос гарах гэсээр байдлаа шөнийн 12 болж байхад 2 машинтай хотоос гарсан. Миний машинд манай үеэл бид 2. Ахын машинд гар хорон ортол хамт явна гэд хадам талын хамаатны дүү гээд нэг залуу хамт явсан.
Ах урд ороод би араас нь дагаад явсан юм. За тэгээд хотоос гараад явж байтал бороороод зам сайн харагдахгүй. Дээрээс нь сүүлийн хэд хоног ажил ихтэй нойр дутуу байсан болохоор нойрч жаахан хүрээд бараг л тогтмол 40-50 км/цагийн хурдтай явсаар шөнийн 3 цагийн үед Төв аймгийн Лүн сум орж ирж явхад анх залгаад Лүн өнгөрөөд жаахан нойр авцгаая гэдэг юм. Би ч нойр хурж байсан болохоор тгийлгэлээ. За тэгээд Лүн сум өнгөрөөд ойролцоогоор 20 км яваад замаас гараад уулын ингэрүүд жаахан өгсөд унтахаар зогсоод бөөгд гарч бие засцгааж ах 5 гэд хөдлөе сэрүүлэг тавиарэ гэсэн юм. Тэгээд машинтан орцгоолаа. Би сүүлийн хэд хоног нойр дутуу байсан болохоор хэвтээд л унтчихсан юм. Тэгсэн унтж байхад нойрын дунд нэг эмэгтэй хүүхдийн гэмээр хоолой зайлаач гэдэл орилох дуунаар бисэрсэн. Би зүүдүү боддуу гэдгээ сайн мэдэхгүй суудал дээр мөндөгөө сууж өгдөл ахын машин ордор нэг урт үстэй эмэгтэй хүүхэд гүгээд машиныхын цагаар орчдөг юм да. Замаас нэг их холгүй зогсож байсан болохоор замаар явж байгаа машины гэрээ сайн тусч байсан болохоор би бүр сайн харсан. Цэнхэр өнгийн өмд цамцтай үсээ 2 сүлжсэн эмэгтэй хүүхэд байсан юм. Юу нойр хамт явж байсан үеэлийн дуудаж сэрээгээд өжүүдэл ах залгаснаа явъя. Хар хорон ороод унтъя гэд тэндээсэн хөдөлсөн. Бид нарыг хөдлөхөд бороо намдаж байсан болохоор зам чараа гайгүй харагддаг болоод өглөөний 8 болж байгаад хар хорон орж ирсэн юм. Аваг ахын эхнэр хүүхэд нь хар хоронд байдаг. Аав ээждэрэн амарч байсан. Очиход бэрэгч хоол хийж гисэн хүлээж байсан юм. Халуун холцоо идцгээж 2 цаг гарan амраад бэрэгчийг аваад завхан хөдөлсөн юм. Тэгээ цаашаа явж байгаад чилээгэн гаргах гэж зогсоод ойр зур юм ярьцгааж байгаад би ахад урдшинийн хонсон газар харсан юм хэлтэл ах миний машины цонхыг тогшохоор нь та хоёрыг гэж бодоод цонхоо онгойлгосон чинь юу ч байгаагүй. Тэгээд л юу ч бодлого буцаад хэвдээд өгсөн чинь нөгөө талын цонх тогшохоор нь цуг явсан дүү нээс юм. Бас л юу ч байгаагүй. Тэгээд л эвгүй газар юм гэж бодоход явъя гэсэн юм гэж хэлсэн. Ийм юм болсон гэж ламбуу ямар нэг үздэг хүн төр очоогүй. Ардсаар ариулаад л өнгөрсөн. Ямар нэг муу юм болоогүй. Эннээс хойш холзамд явахтан хонохор болвол сөөрөн газар бараадаж хондог болсон та. Яг айлаа газар гэдгийг нь нарийн сайн мэддэггүй ч тэр хавар явахтан аль болох гэгэт явж өнгөрдөг болсон. (2024 оны 4-р сарын 7-нд эхнэртэйгээ хамт гэр бүлээсээ тусдаа амьдрахаар болсон юм. Янз бүрийн байр хайж аль болох гайгүй цэвэрхэн байр хайж угаад хам богд хороололд 2 өрөө байр сарын сая 300 гэд оллоо. Анх зар хараад ярихад нас тогтсон их удсаар яриад миний дүү хэр удах вэ? Удаан хугацаанд дөрөслүүлэх гэр бүл хайж байна гэд их л дажгүй яриа хөрөөдэй гэж байлаа. Одоо дөрөсөлж байгаа хүн дээр нь ороод үзчих гэлээ. Бид хоёрыг төдөлгүй өгсөн хаягаар нь очиж үзсэн юм. Галганы цанаас бид хоёрын үеийн охин угтаж авсан юм. Би ягаад ч юм ормооргүй, тухгүй харанхуй мэдрэмж төрөөд галганы хажуу зогсож байгаад эхнэрийн миний гар үзчих гэтэл эхнэр болохоор цэвэрхэн байр байна гэд бид хоёр гарлаа. Төдөлгүй байрны эгчтэй уулзаж 1 жилийн гэрээ байгуулсан юм. Нүүж орсон эхний өдөр байрны эгч маань манай эхнэр бид хоёроос ундлагын өрөөнд байгаа шкафны хаалхыг яасан ч битгий онгойлгож болохгүй шүү. Манай нөхөр бид хоёрын эдсүүс байгаа гэж хэлсэн юм. Тэгэд би ундлагын өрөөнд биш том өрөөнд эхнэр хүүхэдтэйгээ хамт кино үзэж гонлоо. Манай эхнэр хуучин төрөөсөлж байсан охинтой фэйсбүүкээр найз болчихсон юм. Ягаад үг гэхээр тэр охин зарим зөвлөлийн төр үлдээгээд дараа авъя гэсэн юм л та. Эхний хоног кино үзээд хэвдэж явахад янз бүрийн чимээ галдгооны өрөөний хэрэгслүүд эвгүй дуугарч байла. Би ч арай юун чимээ гараад өнгө гэсэн чинь эхнэр тэр охинтой чадалж яваад угаасаа ингэж юм дуграад байдаг гинэ арай гэдэг лээ.
Тэгээд тэр шөнөдөн би сүнсэнд даруулж маш тухгүй амарсан юм. Маргааш нь ч гэсэн том өрөөнд ор засаад унтлаа. Ягаад ч юм тэр унтлахын өрөөнд орж болохгүй гэсэн шиг эвгүй мэдрэмж төрөөд болдоггүй. Би уул нь сүнс чөтгөр ихцүүлд итгэдэг хүн юм л да. Гэхдээ тэр унтлахын өрөөнд ороход хамаг биеэр шар ус босоод нэг л эвгүй мэдрэмж төрөөд байсан юм. Тэгээд эхнэр хүүхдэн айлгачихгүй гэж санаа зовоод юм хэлсэнгүй. 3 дахь шөнө эхнэр унтлахын өрөөнд унтмаар байна. Яагаад энэ өрөөнд унтаад байгаа юм гэхээр нэ за зүгээрээ кино үзээд хонё гэж хэлээд өөр ч юм ярьсангүй. Эхнэр охин хоёр мань төдөлгөө унтаад өглөө. Би удаа оролдож угаад цонх руу гартал хүнийг хүн шиг хэлбэртэй зүйл цонхон дээр зогсож байгаа юм шиг харагдлаа. Харсан даруйдан хүнжилтэн толгоогон оруулаад нүдэн анаад хөвтчихсэн. Юм бодож хөвтөж яваад яг унтах гэсэн манай охин орилоод уйлжчихдаг юм. Гэрлээ асаагаад гартал миний охин яг хүнтэй ноцолдож байгаа юм шиг дээшээ хараад гар хөлн сарвалзаад орилоод л зүгээрвэ ээжээ аваа гэж уйлаад байсан. Би босоод охин нь тэврээд үүр цайдал удсан оролдоод нар гарахаар унтлаа. Өдөр сэрсэн чинь ихтер намайг нойлын өрөөнд дуудаад чи үсээ будсан юм уу гэдэг юм. Би гайхаад юун үсээ бодох яасан гэсэн чинь угаалдуурын дор улаан өнгийн аяганд үсний бодог сан байдаг юм байна. Би ихнэрээсээ нөгөө охиноосаа асуухаарай гэсэн чинь би орсон өдөртөө нойлын өрөө бүгдийг нь цэвэрлсэн гэдэг юм. Тэгээд юу ч гэсэн асуугаад үзаарай гэдгсэн чинь ихнэр нөгөө охинтой холбогдоод энэ улаан үсний бодогтаас авч чиний хүү гэсэн үгүй минийх биш гэсэн багам. Бид хоёр гайхаад байж үсэн чинь нөгөө охин би та хоёрт гэж хэлэхэд наад бэр чинь сүнстэй эртгэн гэрээгэн цуцлаад гарсан дээр шүү гэдэг юм байна. Манай эхнэр айн нэрэн юу гэсэн чинь тэр охин би ганцаар амьдардаг байсан. Орой дундах гэд хэвдэж явахад том өрөнд хүмүүс юм яриад тэнэлдэд байдаг. Бас хог шүрдэд хевсэн дороос мааны бадмихам гэсэн цаас болон тохооноос нь байн гарч ирдэг гэд унтаж байхтан дандаа орноосоо ундаг. Тэгээд бүр болохоо байгаад гарсан гэдэг юм. Тэгээд манай эхнэр ярьж дуусаад арай гэж гайгүй байранд орчиход юу гэж гарах уу гэдэл надтай ярилцаж байгаад бид хоёр юу ч гэсэн хэд хоног харж үзье гэж шийдсэн юм. Тэр орой эхнэр галдгоонд хоол хийгээд би зурагт үзээд сууж байтал манай охин миний хажууд ирээд нүүрийн дараа суучихлаа. Би айгаад үн гэд яасан миний охин гэсэн чинь намайг хадны манга айлгаад үн гэд жижиг өрөөрөө заагаад та явуул да аваа гэд миний гарнаас хөдлөөд орлоо. Дотогш ороод би хаана байна гэсэн чинь байхгүй болчихлоо гэд болдгоо. Манай эхнэрийн ах бөө юм. Залгаад асуудал би маргааш очиж үзэх хэрэгтэй байна гэд маргааш нь ирсэн юм. Энэ байранд хоёр хүний сүнс хорогдсон байна. Нэг эмэгтэй амьдрал дэндүү гардаг хүн байж ажил явдал нь дутуу болоод гацчихсан байна гэсэн. Нэг эрэгтэй настай хүн байна гэсэн. Энэ шкафны хаалгыг нэ улаан өнгийн ном шиг зүйл ч юм уу дурсамж байна гэдэг юм. Тэгээд түлхүүрийг нь эвдээд онгойлгож үзэхэд нэр нь л улаан өнгийн ном шиг зүйл хуучны хувцас болон чааттай зургууд байлаа. Тэр улаан ном шиг зүйлийг дэлгээд үзэхэд дотор нь баахан хөгшин хүний хуучны зургууд байдаг юм байна. Эхнэрийн аха та хоёрт гэж хэлэхэд хүүхэдтэй гартай бол бушуухан эндээсээ нөө. Би энэ өрөөнд өнөөдөр унтаж гоноод хэд хоног аргалаад өгье гэлээ. Төдөлгүй босч ирээд анхны унтаж чадчих юм шиг байна. Хажуунаас унтуулахгүй байна гэд гараад явчихлаа. Би шууд багын найзаа дуудаад тэр шүнтэн хамт хонлоо. Найздаа ч үжгэлсэнгүй. Тэгээд манай найз өөрөө манчин энэ жижиг өрөөнд ундчихъя гэд ундчихсан. Өглөө танаа энэ жижиг өрөөнд чинь эвгүй юм байна гэд босоод ирлээ. Яаж вэ нандаа гэсэн чинь нүдний болон юм харагдаад байгаа юм шиг тоохгүй. Унтаж чадсангүй гэдэг юм байна. Тэгээд манай найз гэрлүүгэн явчихсан. Би их нэртэн байрны ах эгч хоёрыг дуудчих ярилцаж үзье гэж бодоод дуудлаа. Өнөө хоёр чи өдөр ороод ирлээ. Би та хоёрыг юм асуух гэдгсэн. За тэг гэдэл өөдөөс хараад суучихлаа.
Би энэ байранд орсон өдрөөс хойш хүүхэд чинь унтгаа байлаа. Энэ жижиг өрөөрөө заагаад гадны мангаа явж байна гэд айлгаад байна гэд болтгүй. Манай охин хизээч тийм юм ярьдаггүй. Энэ байранд асуудал байгаа юу? Гээд ивэр асуулаа. Тэгсэн шууд өөдөөс нөхөр нь миний байранд ямар ч тийм юм байхгүй юу яриад байгаа юм. Гэдлээ хиг хийгээд болдгүй. Хоёр биерүүгэн хараал ямар сони юм гээл инээлдэд мангар хүмүүс шиг байж байсан нь гэнт энэ байранд бол хүн ухаж байсан үнэн. Гэснэн урд нь төрөсөлж байсан хүний эгч нь өгсөн юм шиг байна лээ гэдг юм байна. Миний нурууны араас шар ус усаатал явчихлаа. Гү яасан юм гэсэн чинь эмээ шкафнаас юман авах гээд өмнө нь төрөсөлж байсан хүнтэй холбогдож чадахгүй. 2 сар гарan удсан жавахгүй холбогдлохгүй удсан гэж байгаа юм. Тэгээд нэг шөнө гадаа явж байсан гэрэл нь асгаар нь яваад орсон чинь гэрээр нь дүүрэн хүмүүс уйлан майлан болчихсон. Нэг зургийн өмнө лаа саачсан. Лам ном уншаад хүмүүс сууж байсан гин. Юу ч ярилгүй шкафнаас юм аваад гараад ивсэн. Өөр зүйл бол мэдэхгүй байгааг ч хоёрно. Тагууруу гарахаар бол эртгэн хэлээр ээл гэж байна. Тэгээд бид хоёр чи баг зэрэг тайвшраад хэд хоногоос өөр байр олоод гаргаар шийдлээ. Тэр шөнө унтаж ивсэн зүүдэнд нэг эмэгтэй тагтан дээр зогсоод миний юм байгаа гэд уйлаад би ч цочоо зэрчглээ. Өглөө тагтан дээр нь юм янзалж ивсэн чинь хар өнгийн ууданд шил дуурайд гаднаас нь скотчор битүүлчихсэн уудтай юм байна. Онгоолгоод үзтэл дотор нь баахан буйны шүдэнц шилдээ лаа байсан. Би шууд л гаргаад хийчихсэн. Тэгээд ажилдан яваад оройн ирсэн чинь эхнэр хараа би нэг юм олсон. Энийг хардаа гэд. Нөгөө байрны эгчийн фэйсбүүкийг үзүүлтэл аав минь өнгөрөөд 2 жил боллоо гэсэн юм пост хийсэн байсан. Эхнэрийн ах эрэгтэй хүний сүнс байна. Их хүчтэй энэ шкафанд сүнс нь хорогдсон байна гэсэн. Тэгээд миний бодлоор эгч аавыгаа нас барахаар нь тэр шкафанд өмсөж байсан хувцас одон медаль хамт гэр бүлэрэн авахсан зургийг хийгээд тэрэнд нь аав нь хорогдсон юм шиг санагдсан хөөрхий. Тэгээд оройн 2 найзаа дуудаад маргааш өглөө эрт нүүн гэж хэлээд хамт хонсон. Тэр шөнө бүр биднийг явахыг мэдсэн юм шиг галдгооны өрөөний тавир дээр байсан аяг унаж хагараад л охины тоглож байсан шаар шүн жижиг өрөөнд хагараад л нойлд эвгүй чимээ гараад бид унтахгүй байж угаад өглөө гарсан. Хамаг юм аваад гэрлүүгэн харсан юм. Одоо тэр байранд ямар хүмүүс орсон бол гэд санаа зовдөг юм. Очоод хэлмэр санагддаг ч манай ихнэр тэр байр руу бидхий зүглэрээ гэсэн. Цаашдаа залуу госуудтай сэрэмжлүүлэг болгон бичлээ. Төрөөсийн байр сонирхож байвал сайн судалж байж ороорой. Гоё цэвэрхэн байрч гэсэн эвгүй л байдаг юм бэлээ шүү. Жич. Одоо бол янз бүрийн асуудалгүй амьдарч байна. Хаяа тэр байранд өөрийгөө байна гэж зүудэлдэг юм. Намайг баг байхад угаас их эвгүй газар нутгалдаг цусдаг байж үлээ. Зуны амралтаар очдог газар маань баруун хойдуулан ингэрт хүн тавьдаг газартай. Нэлээд хідэн босоо чулуутай байдагсан. Ер нь тийшээ битгий яваараа гэдэг л байсан. Гэхдээ яг жаргагүй малан тийшээг нь бэлжчихнэ. Их сонин нь яг тэр уулын хормон өвс их өндөр шигүү. Яасан ч малдвал таатай байгаар газар. Хаа нэг хүмүүс цугласан харагднаа. Манайхан хөөрхий хүн тавьж байна гэдэл хэдэн өдөртөн битгий яваараа гинэ. Баахан шувуу эргэлдэж ганц 2 хоноод гайгүй болно. Тэгээд зөнгөөрн тийшин зөвлөхгүй яг чаргагүй үед томчууд өөрсдөө явна. Нэгдсэн манайхан ойрхон овооны наадамд яваад би үеэл их чах хоёртойгон үлдэж үлээ. Үдээс хойш кино үзээд дураараа сайхан байж угаад малан алдаж орхисон. Нөгөө уулыг давчихсан байх гэж л бодсон юм. Араас нь ах бид хоёр мотоциклтай яваад яг чаргагүй уул даваад явчихчээ гэж бодоод нар нилээд хэвээсэн байсан болохоор
За гэдэл нөгөө хүн тавьдаг уулыг зориглоод билүүд нь өгсөж орхисон. Өндөр өвсөн зам халахлаад хэд хэдэн жижиг биетэй божны жолоодаа тулсан юм. Би жолоор үржүүлсэн. Ер нь л айх тийшээ хандаад зориглоод жаахан хаазлаад хав. Тэгсэн байдгүй. Урд дугуй нэг юм мөргөөд л холбороод золттой үсрээд явцсангүй. Тэгсэн юу байсан гэж хүний гавлын яс. Бурхан боддоо мэн гэж. Яста золтой л нөгөө айсан хоёр чинь нисэгтийн холгүй уулын билийг давж орж ивлээ. Тэгсэн мал байдгүй. Нар шингээд бид хоёр боцохтаа нилээн жирэхэд бүр холоор тойрж орсон. Нөгөө хідэн мал маань зүүн хойтой байдаг нуураас гараад ирсэн байсан юм. Айлуучи бараг хотлоод эхэлжсэн байдаг юм. Томчуудад таарсан юм ярьтал шоолоод л анх нь баг ухтан бараг хүний хохмой толгойтой тоглож өслөө. Өвөрдлөө лунддаг байлаа гэдэл бараг мань хоёрыг шоглоод байдаг л юм ухааны юм яриад. Хаа нэг их салхитай өдөр өнхрөөд гараад бүр энэ хойхонтой иржгсэн байдаг байсан гэдэл баах юм ярьж үлээ. Тэгээд айдас дарагдаад ахиж тарвал айхгүй инээ тэрэ бодчихсон сүрхий баажгээ явж байгаад нэг өдөр бүүзэгт босоо цуучсан нүцгэн хүнтэй таардаг юм та. Нэг л ив хавхгүй тарган гэхээсэн битүү цэврүү шиг бэлцэж гисэн. Хөхрөөд ядж явахад яг салхинд ороос нь гараад ирчихсэн үнэр танар гэж яг л илжирээд муудчихсан мах шиг. Тэнгэр газар нийл идэлвчихсэн. Ухаан алдангаал алдсан. Толгоо эргээд буцаад мотоогоо барьж чаддаггүй. Яаж харсан бүү мэд. Тэгэхэд л ах хураа болохгүй юмаа харж гээд их урд уурганы мод буутаахан аваад явж үлээ. Би ч өгтлэн хайсан. Гал урж бүлээрээд гэртийн 2 хоног хэвтсэн. Сүүлдэн сонсохнын ил тавьчихсан хүний цогцоос наранд 2-3 хоноод дотор нь илжирээд хөөгөд босоод суучдаг нь л болсон юм билээ. Ах маань ярахтан тэгээд суучгаар чон нохоо шувуу хүн төхгүй их удаан байгаад байдаг гэд өөрөө очиж хагалсан юм билээ. Нэгвэл холоос урд модоор дүрдэг, бүр дийлдэхгүй болчихсон байвал бууддаг гэсэн. Манай тэр хавьд бас нэг эрүүл биш охин байдаг байсан. Гэхдээ ягаад тийм болчихсон бэ гэвэл жалга руу хоноо дагаж ороод гараад ирсэн чинь хар ямаа ард нь майлахаар нь буцаад орсон. Тэгээд тал нүртэй хүн Балдан хаан зосчуу ахын дүү гэсэн гэлээ. Эхлээд хонтойгон ороход хийн ч угаагүй жалга буцаад ороход л тэгсэн гин. Оройн ээждэн хөөлж яриад маргаашнаас нь тийм болчихсон гэдэг юм билээ. Их эвгүй. Бэж тэгээд өөрөө нэлийн сүсгтэй ер нь тийм юмд итгэдэг болохоор энэ дүүхэн та бүхэнд хуваалцлаа. Энэ явдал намайг 12 та байхад болж байсан юм. Манайхан бол 4 үлээ. Аав маань том машин зээл 130 барьдаг жолооч. Өвөл нь нүүрс зарж, зун нь янз бүрийн ачаа зөөдөг ажилтаа. Ээж минь төрийн байгууллагт ажилладаг. Нэг зун аавын найз манад их нэртийг нь зочилж ирсэн. Тэр найз нь аавд элс зарвал ашигтай гэж зөвлснөөр элс зарж эхэлсэн юм. Элс зарж эхэлснээс хойш аавын шалдаг их болсон. Элс зарагдахгүй байна. Эндээ хоноод маргааш зарж гадаа чи гэж хэлээд тэндэн танихгүй хамаагүй хүмүүстэн уух нь ихсэж гэртэр чонох нь багасаад ирж хонвол согтуул ирдэг болсон. Энэ үе зүгээр л бүх муу муухай бүхний эхлэл байсан юм байна лээ. Энэ байдлаар 3 жил тасралтгүй явуулсан. Ээж бүр аргаан бараад элдвийн архинаас гаргах эм тан бүх зүйлсийг аавд нууцаар өгч эхэлсэн. Ярилцаад хилээд нэмэр болоогүй учраас л тэр. Уусан үедээ зан ааш нь илт эвдэрч эхэлсэн. Ээжийг элдвэр хилнэ. Намааг хүртэл заримдаа цохиод авна. Ээж маань аргаан бараад хамаатны игчийн ажилдаг шархадны архины имжилгээний тасагт бараг 3 сар хэвтүүлсэн. Эмнэлэгт хэвтээд гарч ирээд хагас жил гайгүй байсан ч дахиад луудаг болсон. Ээж дахиад л аргаан барж сайн үздэг хардаг хүн хайж нэг сайн үздэг бүү олсон гэд аавыг авч явсан юм. Бөөдөр очиход тэр хүн аавыг минь бөө болох хүн байна.
Яралтай сахиус авахгүй бол үхэн энтергээд баахан зүйлс хурдан бэлдүүлж бөөн үйл хийсэн ч аав бөө үзмэрч аль аль нь болоогүй. Угаасаа ээж анх тэр бөө дээр очихдоо л казак хүмүүс бөө болох боломжгүй гэж бодож байсан гэсэн. Аавын цөхөрсөн харцыг хараад л үзээд алдъя гэж бодсон байх. Энэ зан үйлийн дараа нь жинхэнэ там эхэлсэн юм. Аав өглөө яг үүр цайх үед ээждүү бид гурвын толгой дээр хутга заазуур хөрөөгөөд элдвийн зүсвэрээ зогсож идэг болсон. Тэр үедээ ааваас айгаад бид гурав хамт унтдаг байсан. Манай орны дээд тал ханнаас цайтай хүн бол өлхөн багтахаар байсан. Үргэлж хэлдэг үг нь та гурвыг хүн алах гээд байна. Оронд нь би халаад өгье гэдэл ёстой амар. Ийм явдал бараг л 2 сар гарan үргэлжилсэн байх. Миний санаж байгаагаар. Өглөө болгон бас юу болох вэ гэж сэрэх аимшигтай байсан. Гэхдээ хамгийн сонин нь аав нэг өглөө гинтэл ийм хачин зүйлс хийх юм болчихсон. Бид бүгдээрээ маш их баярлж байсан. Энгийн нэгэн бүдэн сайн өдөр би том өрөөндөө дүүтэйгээ хамт сурагт үзэнгэн мах хэрчээ сууж байсан юм. Ээж харин галтгоонд хоолны ногоо арилгаж аав хажууд туслаа зогсож байгааг хальт харж хаад би ч юм бодсонгүй. Үдсэж байгаа зүйлдээ ухаан алдчихсан сууж байсан юм. Гинтэл ээжийн орилго дуу сонсогдоод дүү минь түрүүлж босоод галтгоор орсон нь аав ээжийг алжглаа гэд гүүгээд гадаа гарчихсан. Тэр үед ээжийн минь аав манай хажуу хашаанд нүүж ирээд удаагүй байсан. Би гайхаад орсон. Аав ээжийг галтгооны диван дээр даржчихсан цээж рүү хутга зоох гэж байж байсан. Би одоо ч сайн сандаггүй юм. Би яаж аавыгаа дийлээд тэр хутгыг авснаа. Нэг ухаан ороход би гартан хутга урьчихсан. Ээж цус алдаж байсан. Харин аав гараад явчихсан дүү өвөөг дагуулад ороод ирж гисэн над руу айсан харцаар гарч байсан. Тэр харцнууд ёстой амар. Өвөө дөргөн дуудаж цагдаа бас ирээд бөө юм болж. Тэрнээс хойш сарын дараа аав ээж хоёр салж дүү бид хоёр ээжтэй хамт амьдрах болсон. Хэсэг хугацаанд ээж маань хэвийн байдалдаа орж чадахгүй байсан ч эмчилгээ хийлгэж ажилдаа буцаж ороод овоо гайгүй тэнхэрч байсан тэр үед нь ээжийн минь найз холбогдож өвөө та гурвыг ир хийсэн шүү гэд бид гурав тэр өдрийн орой шууд л яваад очсон юм. Өвөө гэдэг нь тэр найзынх нь нөхөр онгодоо залаад удаагүй бөөхөн байсан. Оройн очоод шоконд орохоор зүйл сонссон юм. Аав минь анх ээлс зарж эхлэхдээ дэвтээ арх хүртэж тэрнээсээ болж бузардсан байна гэсэн. Тэр арх өгсөн хүн нь аавын найз байсан. Найз нь том болсон 2 хүүтэй дахиад хүүхэдтэй болох гээд чадаагүй. Охины хүссэн болсон гэр бүл байсан учраас ээж ааваас намайг өгөөч гэд хадаг бариад гоохот нь ээж ганц охин өгөхгүй гэд татгалзсны хариуд аавд маань тийм зүйл хийсэн байсан. Тэгэд болоогүй. Дарин дээр давс гихчээр нөгөө аавыг бөө болно гэж зөрөөд байсан хүн нь аавд маань сайн зүйл биш. Тэрэн гэх юм уу? Тийм юм оруулчихсан байсан гинлээ. Тэрнээс болоод аав уусан үедээ биднийг танихгүй тийм зүйл хийсэн байсан. Тэр үед та бүхэн санаж байгаа бол ёстой дуртай нь бөө болж байсан үе шүү дээ. Хизээч тохиолдохгүй хий хоосон киноны төсөөлөл мэт зүйлс амьдрал дээр яг өөрт минь тохиолдох тэр мөчид л итгэхгүй гэсэн зүйлдэн итгэж эргээ зүгээр болж л байвал мөнгө төгрөг олдно гэж бодон лам бөө бүх зүйлд байдаг бүхнээ барьж гүйх үе хүнд тохиолддог юм билээ. Би гэдэг хүн зуны амралт бүрээрээ хөдөө өвөө эмээ хоёр дээрэн очдог заншилтай. Одоогоос хэдэн жилийн өмнө өнөөхөл дассан цангаараа өвөө эмээ хоёр дээрэн очиж нутгийн нэгэн сайн эмчтэр өсвөр насны босод хүүхдүүдийн адил нүүрээрэн гарсан батхан үзүүлдэг. Эмчилгээнд явахгүй бол хүзүүр нь орж туурхна гэсэн зөвлөгөөгөөр эмчилгээнд 10 хоног явахаар болсон юм. Манайх сумын төв дээр байх тухтай байшин гэр байхгүй. 10-аад жилийн өмнө амьдарч байсан тээврээс нь ус туссан ганц байшинтай. Бөгөөд мал ах уу гэсээр байгаад төвдөн гэргүй учир
өвөөгийн ахынд 10 хоногийг үдэхэр болсон юм. Тэднийх их эвгүй. Маш хуучны дээр үеийн нийтийн байр руу урт гэрэлгүй шороо тоосон дон дарагдсан харанхуй хөнгөлөөр яваад игэнсэн хаалганы нэг нь. Гэхдээ хамгийн эвгүй нь тэр нийтийн байр шиг газарт ганцхан манай өвөөгийн ахынх л байдаг. Тэдний хүүхэдгүй настай ч цус шингэн хөдөлгөөнтэй хоёр хөгшин хань болох хүн хэд хоног байна гэхийг сонсоод бөөн л баяр болцгоосон. Хамт амьдарч эхэлсэн эхний өдрөөс л хачин зүйлс их байсан. Өнийгт шөнө нь огт зургатаа унтраадгүй, анхандаа үзэж байгаад ундчихдаг юм болов уу гэж боддог байлаа. Гэвч тэд нар зүгээр л унтраадгүй. Хамт амьдарснаас хэд хоногийн дараа чухал ажиллаар хөдөө явж хаад ирэхээр болсон юм. Би ч хамт явхаас төвөгшөөж эндэн үлдэхэр болоход байн миний охин гэрлийн асаалттай байлгаарай. Гэрэл ер нь хүнд их хань болдгийм та. Зурагтаа сайн үзээрэй, тэгвэл айхан баг гэж захиад л. Би ч дотроо за юун сүртэй улс вэ гэж гайхаад оройн гэрлээ унтраагаад зурагтан асаалттай ч хаяархан тавиад найзтайгаа утсаар ярьж хэвтвэ. Гадаах байрны урд коридорт хүнд алхах шиг болохоор нь тэр хоёрыг гэж бодоод утсаар яранган хаалганы төгжийг молдлаад эргэв. Гэвч яавч тэр хоёр биш. Энэ айлыг огт мэддэггүй хүн боллоо та. Хаалганы модон өрөөчгийг доош нь дарагтал амархан онгойдог байтал энэ гадна зогсож байсан хүн өмнө нь энд огт орж ирж байгаагүй мэд. Модон өрөөчгийг багаар шууд татаж эргүүлэх гэж оролдож хаалганы хаднаас зөөлөн цохиж эхэлсэн. Эхэндээ зөөлөн хаалгыг татаж дараа нь хаалганы бариулыг эргүүлэх гэж оролдсон мэт чимээ гарч эцэст нь зочин ирсэн мэт зөөлөн хаалга тогшиж эхэлсэн. Хүн бүрт өөрийн гэсэн зөн савн гэж байдаг юм билээ. Хаалганы цаана хүн биш зүйл. Гэхдээ тэр энд орж ирж болохгүй зүйл гэдг нь хаяндаа л мэдрэгдэж зүгээр л төгжээг нь зөөлхөн буцааж төгжид чимээж гаргах эрхгүйгээр мэгшийд уйлж эхэлсэн юм. Нүрээ дараад л. Өөр ямар нэг зүг рүү харахаас чайж цонх руу гарвал энэ зүйл цонхон дээр ирчихсэн намайг харж байвал яана. Хажууд тийш эргээд харвал энэ зүйл аль хэдийн ороод ирчихсэн хажууд минь сууж ивэл яана. Нүдэнсний дараа энэ зүйл намайг чирээд аваад явчихвал яана. Гэх айх тэр мөч хамгийн удаан бас тамлалтай. Чимээгөө уйлаад л хэр удсан юм бүү мэд. Нэг л мэдсэн гэрийн эцдийн хоорондоо ярилцах дуу хонглоор цөөрэтад нүдэнд давралын оч харагдсан та. Гэвч тэр дараа өглөө нь яагаад ч юм би хүнд оргиод нэг л цовиртай. Нэг ихэн бодсон шинжгүй босож имчилгээнд явж хад ирэхэд тэр хоёр алга. Гэгээн цагаан өдөр яавал гэж бодоод унтаад өглөө. Цуны халуун өдөр тул хонглын хаалгаа нээлттэй орчихсон. Урд шөнийн сонин зүйлсч толгооноос ор мөргөө алга болон зүүд нойрны орчлонд эргэлдэх зур гэвгэнтэл унтаа сэрүүн хоёрын дунд туужиж явах нь сонин. Гэрээр хоёр эмэгтэй хүн орж бас гарч холхиж явах нь мэдрэгдэнэ. Хин юм болоо гэх нойрмыг бодол эргэлдэх зур хүй нөхөө ирчин байхгүй юм биш үү? Хайцсан бол гэх яриа сонсогдсон. Нэг эмэгтэй миний нуруунд дээр гараа суучглаа. Юу илээ? Юу болоод байна гэд босох гэтэл миний бие минийх биш болчихсон юм шиг сэрж бас хөдөлж чаддгүй. Жинхэнэ там гэдг л энэ баг. Тэр эмэгтэй улам над руу нүрээ ойртуулж байгаа нь аачмаар мэдрэгдэж би отол сэрэхгүй бол ахиж эзэж сэрэхгүй гэж мэднэ гэж айдастайгаа тулан тэмцэлцээр нүдээ арай хийж нэхэд миний нүрлөө аачмаар төөнж үйсэн тэр зүйл. Нуруунд дээр минь дарж суугаад улам хүндрээд үйсэн тэр зүйл ор мөргөө алга болчихсон байсан. Үгэлтэйгэн бараг нүүр тулжсан мэд мэдрэмж төрж шууд л тэр дорон хувцсан аваад таньдаг айлындан хит хоноод хөдөө явсан юм. Гэвч ягаад ч юм би багаар нэг өөр зүйл рүү татагдж очиод байсан юм. Зүүднүүд ч багаар сонин жигтэй болж заримдаа яг ард миний нэрээр дуудах шиг болно. Иргэд харвал хинч байхгүй. Ахаад л нэрээр дуудах мэт болно.
Хийцүүл байлгүй анх удаа сонсож байгаа биш үү гэж тоохгүй өргсөн ч өмнөхөөс нь илүү тод бас илүү чангаар дуудана. Гэхдээ энэ удаад ч бас хинч байхгүй гэдгийг нь мэдсэн ч өөрийн мэдлгүй л эргээд харна. Тасралтгүй ямар нэгэн өвчин ороосоор л. Тийм ч хүнд өвчин биш хэдий ч нэг тус чухал нэг хэсэгтээ эдгэж өгөхгүй завна. Энэ байдлаар хэдэн сар өнгөрч цагаан сар найр наадам эхэлсэн юм. Хамаатнытан очиж солгох мөн газар үзэх нэрийдлэр Дорнод аймгийг зорив. Гэвч би гэр бүлийнхнээс нь төрүүлж хот орох шаардлагатай болсон болохоор Дорнодоос Улаанбаатар орох ундлахын автобусанд суулаа. Оройн 7 цагт хөдлөн явсаар замдаан ядран зөөрмөглөх тэр мөчид сандалны араас хоёр гар намайг тэврээд авчихна гэсэн зөөрмөглөл мэдрэмж давхцсан цожисгийн сэрв. Гэвч нэг л мэдхэд гүн нойрон домбож зүүдний ертөнцийн очижээ. Уг нь унтахыг хүсээгүй юмсан. Гэхдээ унтчихж. Зүүдэндээ зуны очсон сумандаан яг тэр айлын байрны гадаа байж байх юм. Би хаашаа ч юм гүүгээд нэг эргээд харвал миний ардаас хоёр чөтгөр шиг сүйтгэнсэн хар юмнууд хөөгөөд л гартаа нэг хондогтой зүйл барьчихсан. Энийг уучих, энийг л уучих. Тэгвэл бид хамтдаа уучих гэдэл тасралтгүй хөөгөөд. Би сэрэх гэсэн ч сэрж болсонгүй ахаад л даруулчихаж. Ямар ч үлсэн ямартач хэдий энэ зүүдч би үүнийг ууж болохгүй гэдгийг тал тухамсар минь зөнгөрөө мэдэрч зүгтсаар л байсан юм. Гүйсээр л мөн сэрэх гэж тэмцэлдсээр л. Яг баригдахын алдад тэр автобусанд байсан жаахан хүүхэд часгийн уйлах дуунаар ухаан урдс ирсэн. Магадгүй намайг зөнгөөрөн аварсан ч үж мэднэ. Үүнээс хойш миний байдал улам хүндэрсээр шүн зүүдэндээ ярьж алхаж явах нь ихсэв. Нэг шүн нэг л тийм сайхан зүүд гялалдсан алтын шатаар дээш өгсөөд яг тэр үүлэнд хүрлээ гэж зүүдлэх мөчөд бис ирсэн юм. Би гэрийнхээ цонхоор унж байсан. Унчхад газар хэвтэн ямар гэж бодиттой зүүдвэ гэд гараа хатгатал үнэхээр л гарч шороо чулуу хатгагдсан юм. Ингээд л өглөө гэж бодох мөчөд хүнд ээж нь л бодогддөг юм билээ. Ямар их гомдоож, ямар тэнэг амьдарч байсан мэн нүдний өмнө зурсхан харагдаж арай гэж амьсгаагаа дараа нүдэн анихад ээж юм миний охин гэж орилгохдоо сахиусан тэнгэрэн аврал аятай санагдаж билээ. Эмнэлэгт сар гарan хэвдэж тэнхрээд эмнэлгээс гарсан ч тасралтгүй хар дарсаар л байлаа. Намайг ямар нэг зүйл үргэлж эргэж тойрсоор л байсан. Гэвч тэр нь огт сайн зүйл биш нь лавтаа. Өдөрч шүнж унтсан хэдхэн л зүүдэн зүүдэлсэр. Нэг бол би ямар нэг зүйлээс зүгтаасаар байна. Харин нөгөө нь би хаанч байгаа нь мэдэгдэхгүй оршуулгын газраар л тэнүүжлээд байна. Эцэст нь ээж минь нэг сайн үзмэрч олсон гэж хэлээд дагуулад очих үед үзмэрчигч намайг харснаа шууд л жаахан хүүхэд байж ямар амар зүйлтэй зууралдаад байгаа юм. Нэг хөл нэг гарт хоёрын хоёр тэрийн хормоноос ч санжигнаад л зүгдээ тоглож үйдэг. Их ч удаан тоглож, их ч удаан шоглуулж гээд баахан засал ном хийж уншаад л байсан. Уншиж байгаа номнууд нь чихний гажуугаар зүгээр л чимээ болон өнхөрч, хөл сурсаж, бие салгалаад нэг л сонин. Гэхдээ гараад явчих бол сайхан болчих юм шиг. Ингэж суутал тэр ихч нэг уул шиг хэлбэртэй 10 гурил өгөөд зүүн урд зүг рүү хаяад эргэж битгий хараарай. Шууд ороод иргэсэн юм. Хэлсэн ёсоор нь хийгээд эргэж хараад алхтал ардаас "Хөөе, чи намайг үлдээчихлээ" гэсэн үгс яг л чихэн дээр минь тодхон сонсогдсон. Өөрийн мэдлгүй эргэж харах хүсэл төрсөн ч зүгээр л тэр чихтэн гүйчихсэн. Дотор ороод ирэх тэр мөчөд нэг л нүд нээгдээд бүх зүйлийг өнгөтөр гарч байгаа мэт мэдрэмж төрөөд нэг л гоё болчихсон. Тэр үедээ би тийм ч удаан амьдрахгүй гэдгийг үргэлж мэдэрдэг байсан ч одоо үүнийг бичээд сууж л байна. Энэ бүх зүйлийн дараа эмээдэн бүхнийг хэлтэл эмээ тэднийг угаасаа чөтгөртэй. Хөвөөгийн чинь ах ч өөрөө мэднэ. Манайх угаасаа чөтгөртэй. Хэдэн жилийн өмнө хэдэн хүмүүс цуглаж угаад нэг нь архиан харамлаад хамт байсан хоёр хүнийг алжчихсан гэж эмээд минь хэлж байсан гэнэлээ. Амьдралдаа сүнс чөтгөр гэчийг маш тодоор яг байгаагаар нь ховорхон харж байсан нэг явдал ам бичээ.
Хэдэн жилийн өмнө намайг 15 та байхад болсон явдал. Манайх Гачууртад амьдардаг байсан юм. Дүүнэр анхнаар аав ээжийн ажил сургуулиуд бүгд хотод байдаг байсан болохоор хот руу ерөөсөө нүүцгээгээд дарихийн автобусны буудлын хойд талд нэг хашаанд гэрэн бариад түрээсэлж орохоор болсон. Хашаанд нэг том байшинтай. Тэр байшингийн эзэн нь хашааны эзэн юм байна лээ. Зарын дагуу харж угаад л хямдхан гэж шууд нүүсэн юмдаг. Нүүх гэж ирсэн өдөр нэлээд хүйтэн цэврэн байсныг санаж байна. Намар дуусч байсан болохоор тарив эз. Хашаа руу нороод л өнөөх том байшингаас нэлээд жиирхиж ягд ч юм их эвгүй санагдаж үлээ. Манайх ч хуучин гэрийн бөөр байсан газарт нь гэрэн бариад. Угаасаа өөр гэр барих хэсэг байгаагүй. Арц хүч хуучин гэрийн бөөрөн дээр уугуулад шууд барьчихсан. Тэгээд би хашаатайгаа танилцахаар гарлаа. Хашаа нь урагшаахан харсан хаалгатай. Хашааны хаалгаар ороод баруун талд нь манай гэр, харин зүүн талын болонд нь модон жорлон. Зүүн хойд ууланд нь өнөөх байшин. Харин манай гэрийн яг ард дөрвөлжлөд асгачсан нэлээд удаан байгаа болов уу гэлтэн ээлс. Мөн гэрийн урд жижигхэн амбар байдаг байсан. За тэгэж нэг төвхнөж аваад маргаашнаас нь ээж аав ахнаар ажилдаа явах. Би түүнэрийн дагуулад сургуультан гээд их л завгүй өдрүүд үргэлжилдгэрэн үргэлжиллээ. Манайх их өнөр өтгөн айл. Дээрээс нь тэр үед бээж жаахан дүүнэр манч дөнгөж 1-3 дугаар анги гээд бүгд жаахан байсан болохоор хэрэглээ өндөр оюутан ахын төлбөр дүүнэрийн хувцс хонор хоол унд гээд их л хэцүү байсан үе. Хоёр ах маань бараг л ирж хонохгүй. Том ах ажил дээрийн шөнийн ээлжтэй, оюутан ах суйс дээр хичээл ихтэйгээд аав ээж 8-аас 17 гээд дандаа орой ирнэ. Би ч мөн ялгаагүй өдөр хичээл орно, орой 6 цаг тарна гээд бүгд л орой гэртээ цуглана. Цаг агаар нэлээд хүйтэрч гадаач 6 гэхэд харанхуул болчихдаг байсан. Би энд нүүж ирсэн цагаас л их эвгүй мэдрэмжтэй оройч ганцаараа гараад бие засварч чаддаг бай. Тэр байшингаас бас хашааныхаа болонгуудаас их айгаад өгдөг байсан юм. Учир нь байшингийн эзэн ах ганц ч удаа ирж байгаагүй. Бүр анх нүүж ирсэн өдөрч байгаагүй. Тэгээд манайх ирээд 2-7 хонж байлаа. Би ааваас энэ эзэн нь яагаад ирдэггүй юм болоо? Энэ байшинд хүн байдгийм үү? Дандаа л харанхуй байх юм гэдэл их л олон зүйл шалгааж асуудал. Аав мэдэхгүй удсаар яриад л хашааг нь түрээсэлсэн. Удахгүй хашаанд өөрөө ирнэ л гэсэн. Өөр гэртээ юм байлгүй дээ л гэсэн. Маргааш нь амралтын өдөр байсан тул гэрийнхэн бүгдээрийн гэртээ байлаа. Бэж дүүнрэн дагуулад гарч тоглох гээд нөгөө элсэн дээр очиж нэлийн тоглож үд өнгөрч байхад гэрлүүгэн орох гэж яваад манай гэрийн урд жижигхэн амбар байдгийг сонирхож орох гээд очтол хаалга нь угаасан цоожтой байсан юм. Хэд татаад үзтэл цоож нь хэврэгхэн байсан бол л та. Дорхон эвдэрчихсэн. Тэгээд дотогшоо яваад ортол доошоо ордог зойр байдаг юм да. Би ч айгаад аавыг дуудаад аавтаа цуг дотогшоо орохоор болсон юм. Гэтэл бас тийм ч гүн биш. Зүгээр л хэрэгтэй хэрэггүй юмаа хийдэг бол л та. Жижиг агуулга маягийн юм байна лээ. Гэхдээ л дотор нь бол юу ч байгаагүй. Тэгээд ч нэг ихэн бодлоггүй, тоологгүй цоожлоод л орхисон. Би ер нь багаасаа л дарахлаас улрах үед их юм харна. Сонсно. Эсвэл юмтай гүйдэлтэй альбинтай газар байвал шууд л бие өвддөг хөөхд байсан. Тэр нэгдэх өдрөөс бие суларч их амархан ядраад сэтгэл санааж тогтворгүй хэцүү болоод байлаа. Орой тараал хашаантан орохоор бүр нэг бие хүндрээд бушуухан гэртэн орно. Ирэх болгонд дүүнэр минь өглөө яваад өдөр ирцгээж гисэн хоолунд галаанч түлээг уухтаж явна. Аав ээж минь илүү цагаар ажиллаад бүр оройд ч л ирдэг байваа. Бээч тассан сурснараа гэртэн ирээд хоолон хийж галаан түлээд дүүнэртэйгээ зоригт үзээд аав ээжийг ирэхийг хүлээдэг байлаа. Хоёр том ах маань заримдаа ирж хондоггүй болохоор би ихэвчлэн дүүнэрийн харах үүргэн гүйцэтгэдэг байсан юм. Тэр нэг өдөр миний бие нэг л тааруу нэлийн хүндхэн хичээлдээ явлаа.
Орой тараад гэртэн ирэх замдаа халуурж байгаагаа мэдэрч хурдхан гэртэн ороод шууд хэвтэ төглөм. Гэтэгсэн бие засмаар санагдаад болдгоо. Эрэхтэй дүүгэн дагуулад бие засыг эд гадаа гараад нойл орхоос нэг л эвгүй санагдаад ухаарна. Өнөө амбарны хажууханд бие засах гэж зогсож идэл нүдний болонд нэг юм хөдлөх шиг болохоор нь өөдөөс нь шууд гарахгүйгээд нүднийхэн булангаар харахад хашааны болонд нэг өндөр хав хар дүрс наашаа гарч гисэн зогсож байсан. Бич сандрахгүй хичээж дүүгээ хурдхан орё гэж шууд л гэртэн эргээд орсон. Гэртэн ороод л аав ээжийг хизээ эрхийг нь асуудал одоо гарч байна гэв. Би ч аав ээжийг хүлээн гэрийн зүүн талын буудан дээр сууж угаад халуунтан зүүр мөглөж гэж. Тэр узнаач мэдэхгүй. Аав ээж ах бас ирчихсэн. Ээж миний хажуу талын буудан дээр хоол хийгээд сууж байгааг нь хараад ээж би халаараад байна гэдгийг хэлэхэд за байж байл гэсэн. Миний ч толгоо өвдөд толгоогоо бариад сууж угаад гинтэл өөрийн мэдлгүй тоон руугаа гартал. Ёстой өнөөх яриадуудыг сүнс гэдгийг маш тодор харж үлээ. Тоон дээр хоёр гараараа тулаад дөрвөн хөллөөд суучихсан. Шалдан саарал биетэй нэг тийм хав хар их урт үстэй нэг цэлдэн хөх царайтай цав цагаан уруул хав хар нүдний ухархаатай хамгийн амир нь толгоогоо гэлжийлэгчгээд инээгээд байгаа мó яраваагаад байгаа мó гэмээр зөвөн ярцаагаад яг над руу харж байсан. Би ч ээжилгээд орилоод ухаалдчихсан. Надад бол нэлээн удсан юм шиг санагдсан ч би ерөөсөө 1 минут ч хүрээгүй буцаад сэрсэн байсан. Үс сэргээд хартал дүүнэр мэй надаас үнэхээр айжчихсан харцаар хараад ойлаад нөгөө талын орон дээр бөмбөгнөө сууж байж хүлээ. Агч намайг тэрвэрчихсэн гайгүй байгаа нь дөө гэхээр нэ. Ага би сая амар юм харсан. Юу болсон бэ? Сая яачих вэ? Чи чинь тоон дээр нэг хүн байна ээж гэдэл унчихлаа штт гэсэн. Би дахиж тоон руугаа харж чадаагүй. Аав ээж намайг хурдхан ширгэлтэл хүн дүрстэй зүйл гарч ирээд би гараад шууд дотор муухаараа чичрээд ёстой хэцүү шүн байсан. Яг нэг иймэрхүү тохиолдол өмнө нь ч болж байсан болохоор гэрийнхэн минь намайг сайн мэднэ. Тэгэд маргааш нь тэр үед цөмбөлгийн тулаан Монголд үлээ тэрний ялагч хинжүүлээ нэг бөөхөн ирээд цаг аваад үзүүлтэл одоо байгаа хашааны чинь эзэн залуу бүтэхгүй аригтаар сэргэлдэг их муу энергитэй хүн байна. Гэртээ ч очтгүй хэдэн найзуудтайгаа байнга л гудамжинд хонж явна та. Тэгээд танах танихгүй бөөрөн дээр гэрээ барина гэдэг чинь өөрөө муу зүйлийг гэртээ дуудана л гэсэн үг. Аюултай. Харин тэр хашаанд чинь 2 жалбан байна та. Эрэхтэй эмэгтэй залууган 2 тэрэн байна. Хөөхтүүд нь бараг бүгдээр л дүрс мэтэр гарччихсан байна. Харин энэ балчир сонсоод ч болоогүй өдөр болгон шахуу харж тэрнээсээ их айсан байна. Тэгээд харагджээ. Сүнсэн зайлж гаж гээд надад засал хийгээд манай ахыг хурдхан нүү гэснэр бэд чи буцаад гачуурт руугаа нүүсэн юм та. Ер нь байр, орон сууц, хашаа байшин гэд нүүжил байвал заавал эхлээд засал ном хийлгсэн хэрэгтэй юм шиг. Хэдий сүсэг бишрэл байдаггүй ч үздэг хүнд нь үзүүлээд бөөр сэлгсэн дээрээ гэдгийг их ойлгож авч билээ. Одоо хүртэл тэр амар царайг мартдаггүй. Тэр мэдрэмжийг тэр хашааг нь яагаад ч мартаагүй. Баз тэр хашааг одоо очиж нэг гаднаас нь харъя гэж бодож байгаа. Травматай болгосон газар маань хэр өөрчлөгдөж вэ гэж. Энэ явдал намайг их сургуульд байхад болж байсан юм. Би Сойс радио телевиз медиа урлагийн сургуулийг төгссөн юм. 2 дугаар курсын өмнө дадлагын хичээлийн оноо болгож оюутнуудаар богино хэмжээний кино хийлгэлээ. Ямар ч тач бүх оюутнуудыг хуваагаад 4 баг болсон юм. Манай баг сэтгүүн триллер кино хийхээр болж би нэг болсон болоогүй зохиол өчээд бид тэрүүгээр кино хийхээр болсон. Угийн оюутнуудын кино болохоор бүрэн хэмжээний кино шиг их төсөв хүч шаардахгүй болохоор нэг камер, нэг гэрэл, нэг микрофон тэгээд бас идэж уух юм аваад 2 машинтай долоола бэлэг рүү хөдөлсөн юм. Бид нарын зураг авсан байшин манай нэг найзын өвөөгийнхэн лагер байсан. Их олон жил хүн амьдраагүй 2 давхар жижиг хүн байшин юм.
Бид хэд жөглөөрт очоод машинаас юмнуудаа зөөгöd гадаа хүйтэн байсан болохоор цай чанаж дулаацах гэсээр байтал үд болсон. Тэгэд бид хэд өдөр авах сценүүдэн авсаар байгаад талдаан жоролгүй нарж яргаад хүчээр шахуу шөнийн сцен рүү гоморсон юм. Би 2 жүжигчин, 1 зураглаач, 1 дууны оператор гээд бид 5 дээд давхарт 6 аваад үлдсэн. 2 найз минь доод давхарт аль болох дуу гаргахгүй хоол унд хийх үүрэг аваад байж байлаа. Гэтэл эд 6 авч үйсэн чинь гинтэл доор бөөн орилон гараад явчихсан юм. Би ч өдөржин зураг авчихсан байсан болохоор баг зэрэг уцаарлангүй юу болов гэд буугаад очсон. Хоол ижсэн охин. Сая би 0 орж ирчихэд күртгөө өлгүрт үлэх гээд өлгүрт байсан күртг зайчилж ирсэн юм. Гэтгсэн гинт өөдөөс хүн үлээж байгаа юм шиг үлээсэн гээд нулимс цэрэгнүүлчихсэн хэлсэн юм. Миний дотор пал гэдэл явчихсан. Үгүй яагаад гэхээр анх намайг тэр вайшинд орж ирэхдээ өлгүүр нэх эвгүй санагдаад байсан юм. Нэг тийм сонин хүн амьдрдаггүй мөртлөн дүүрэн хувцастай. Тэгээд шатны хонголт нь байдаг. Би ч сэжиглээд хамаг хувцсыг нь жижиг өрөөнд нь оруулаад шидчихсэн юм. Тэгээд бид хэд угийн бүгд ядраад дээрээс нь тооцоолж байснаас хамаагүй олон сцен авчихсан байсан болохоор би ч 6 дуусаад унтцгаая гэж шийдээд дээд давхарт байсан бүх техникүүдийг салгаж тавиад бүгд хоолон идэхээр шийдсэн юм. Бүгд л 100 тойрч суугаад аяг банштай шул уугаад эрэгтэй эмэгтэйгээр 2 өрөөнд хуваагдсан унтахаар орлоо. Нөгөө өрөөнд түрүүний уйлдаг охин 2 охинтой цаг гурвуулаа. Бид хэд нөгөө өрөөнд нь дөрвөлөө орсон юм. Шөнө унтаж байтал гинт октод өрөөний хаалга саваад ороод ирсэн. Гэхдээ бид дөрвч дөрвөлэн цочж сэрээд юу болсон талаар асуухад дээд давхарт хүн үйлээд ингээд арай гэж нэг юм эвлүүлж хэлсэн. Бид хэд ч гайхаад ээж үтэл гинт дээд давхраас эмэгтэй хүний гинэн ойлгох тус сонсогдсон юм. Бүгд л бие биедэн шигдээд октод айж орлоод жижиг хөрөнд ёстой хөл толгойн олдохгүй юм болсон. Хэсэг тэгж байгаад бид хэд баг зэрэг тайвшраад согтуухан ороод ирчихсэн биш угаа гэд би нэг найзтайгаа цог дээшин гарч шалгахаар болдгийм. Юмиг яаж мэдхүүгээд гартаа түлээний сүхийг нь бариад шатууд өгслөө. Тэгээд гарч ирээд гэрлэн асаатал хүн байсан шинж алга. Бид хоёр ч айх гайхах зэрэгцээд бушуухал доошо буулаа. Шалгаж дуусчаад гэрлийг нь асаалттай үлдээгээд шатаар уруудаж байсан чинь ард гинт гэрлэн чидэн буудах сонстоод бид хоёр цочсондоо хомгүй өрөөнд өгөөд орчихсон. Өрөөнд орсныхоо дараа хаалга чангахан татаж хаагаад төгжсөн юм. Тэгээд яста бүгд болонтан шигдээд бие биенийн төврөд хэсэг суулаа. Энэ хугацаанд нөгөө ойлгох чимээ сонсогдсоор л байсан. Ихэндээ дээд давхарт уйлж байснаа дуун улам наашлаад шатны зүгээс сонсогдоод эхэлсэн. Би ч дотроо за кино энтерч дүүрч маргааш нар мандаггууд явъя гэж бодоод нөгөө хэдийн тайвшруулад байж байлаа. Шүнжин уйлж хонсны эцэст өөрөөр нэг юм ойлгох чимээ намтсан юм. Бид хэд ч жаахан тайвшраад гэгээ ормогт шууд л юмнуудаа ачаад хөдлөх гэсэн зүв зүгээрээс машин асхан болчихсон. Тэгээд хэсэг ноцолдоод арай гэж асаахад нарч бүтэн мандчихлаа. Би найзтайгаа цог байшингийн дүгжихээр хоёулаа очоод дотор юмнуудаа шалгачаад яг хаалган хаагаад цоожилж үйсэн. Байшин дотроос эмэгтэй хүн орилсон. Би ч ухаан балардах шиг болоод л нэг сэрсэн хот дотор явж байсан та. Ер нь хүн амьдрахын байгаад удсан газар хонж өнжих бол эд хогшлоор нэг их оролдмооргүй санагдсан та. Манай ихч саяхан 6 сараас дадлага гээд нэг тийм газар хан уул дүүргийн тэнд оффист ажиллахаар болов. Манайх Баян зүрх дүүрэгт байдаг болохоор игчийн ажил эрт орох эсвэл орой тарах гээд бас бус шалтгаанаар ээжийн үеэлэнд хэдэн сар амьдрахаар болов. Намар дөнгөж эхэлж байхад игч маань хаяан амархаран ирдэг ховор өдрүүдийн адилаар эрэхтэн бүр ямарч цог золбоогүй
урдын эдэл энийгээд тоглоом шоглоом хийдэг хүн биш болчихсон байсан. Ээж тэрийг нанзарчгаад яасан юм юу болсон юм гэдэл шалгаагаад байсан. Тэгж ягч маргааш өглөөнд буцаад явсан юм. Дараагийн удаа өвөө бууж манайх удмын бөөд үе хөдөөнөөс ирж хүмүүст засал үйл хийдэг болохоор сахиусны гэр нь манай хашаанд байдаг юм. Байх үед ирээд сууж явахад хамт орё гэд намайг гэрээс чирхэн холгүй авч урсан юм. Гэр дүүрэн хүн байсан болохоор ээлжийн хүлээгээд сууж байлаа. Хэсэг хугацааны дараа бид хоёрын ээлж ирэхэд эгч эхэлж суугаад намайг ардан суулгав. Бөхийгөөд өвөөгийн амар мэндийг асууж хаад ярьж эхэлсэн юм. Эгчийг ажилдаа нэлийн дасаад бараг л үндсэн нь болчихсон оффистон хамгийн жоохон нь болохоор эгч нартаа нэлийн тоглолдог байж. Гэхдээ угийн л ажилсгаараа өглөө эрт ирж оффисон цэвэрлээд эсвэл оройн таржгаа цэвэрлэдэг. Ах эгч нарын гар хөлийн үзүүр зарагддаг байж. Оффис нь 6 давхар. Эгч 5 дугаар давхарт нь ажилдаг, давхар болгоно нь өөр төрлийн ажил хийдэг юм байх. Давхрынх нь үүдэнд ажилчдын царайг уншаад эрцгийг нь авдаг. Тэдэн цагт ирсэн, тэдэн цагт гарсан гэдэг цаг минут нь секундтэйг нь бичигддэг. Компанид нь байхгүй хүний нөр уншихаар чангаар error гэдэг төхөөрөмж байж. Эгч нэг удаа дөрсгүүдэд уншуултал error гэд уншаагүй юм гэсэн. Тэгээд нэг орой 20 цагийн үед таржгаад цэвэрлэгийг хийчгээд цэвэрлэгийн зүйлсийн аваад гэрлийн бүгдийг нь унтрааж аваад нэг давхарлуугаан буугаад юмнуудаа хурааж зэгцлээд утсаан оргисноо санаад дээшин гарч утсаан авчихад гарах гэтэл өнөөх төхөөрөмж нь байн error гэд байсан гэсэн. Манай ихч юу ч бодлого ороод хартал яг 20 цаг 31 минут 45 секунд гээд цаг нь гараад ирчихсэн байсан гэсэн. Маргааш нь ажлынхаа ихчээс асуудал үе тэгээд байдаг. Эвдрэл гэмтэлгүй болохоор зүгээрээ гэд өнгөрүүлж. Тэгсэн саяхнаас 8 сарын үед дахиад л цэвэрлэгийн хийгээд зогсож байгаад цонх руу гартал тусгалт нь хажууд нь нэг хавхар юмнаас бүлтээсэн томнууд яг ихчийн нүүрний хажууд ихч рүү хараа зогсож байсан гэсэн. Игч жорилоод жижирлүгэн гүүгээд хамт орж ирээд цэвэрлэгийг нь дуусгачаад явсан гэнлээ. Тэгээд энэ явдлаас хойш байнга үзэгдэж харагдаад нэг өдөр бүр ажлын хийгээд сууж байхад нь тал нүүргүй нэг том нүдтэй мөрдлөн нөгөөнүүд нь бараг л амных нь хажууд хачин амир бүүн саарл юмны толгой компьютерийн дэлгэцийг нэвтлээд өөдөөс нь гараад ирсэн гэсэн. Игч чорилоод би явъя намайг галзууг эмнэлэгт аваачаад өг гэд тэрүүгээр нэг хашгираад үсийн цулгаагаад ширээгээ мөргөөд бөө юм болж. Тэгээд ажлын газрынх нь нэмж тайвшруулах хийгээд арай гайгүй болгоод тайвшруулаад эгч 0-д нүүрэн угаагаа зогсож байтал яг саяны гарсан зүйл нь үсээ нүүрнийх нь урдуур унжуулаад хацар амнаас нь цуураад инээгээд байж байгаад игч дахиад л хашгираад толгойгоо цохиод уйлаад үүдний хамгаалагчаар гэртэн хөргүүлсэн гэсэн. Тэгэд тэр явдал намдаж игч 7 хоногийн чулан авчгаад гэртэн байхад нь өөрийг нь дагаад явж байгаа нь яг нүдээр биш толны цонхны тусгал энтрээс хүзүүн дэрэн суужгсан байгаа нь бүр чихэн дэр нь амьсгалаад байгаа нь мэдрэгддэг гэсэн. Хаяа харагдчихад дэх бүртийн харц тулгараад орилж чарлаад уйлдаг. Бүр шүн нойр нь хүрэхгүй нойргүүдэд сэрэн хөвдөж байхад нь хөл нь хүндрээд өглөө босохоор бадараад хавдчихдаг. Бүр өвөөгийн хамгаалалт гэд өгсөн чигчээ өрөөний бүгж нь нэг харахаар алга болчоод хаанаас ч ирээд олдохгүй. Тэгээ нэг харахаар хурууг нь хөхөртөл нь барьчихсан байдаг гэсэн. Харагдахгүй мэдрэгдэхгүй болж чад эргээл орцны болон өөр ямар нэг харан хугаас би ирлээ гэж байгаа юм шиг энийгэд гараад ирдэг гэж үсэн. Хамгийн амир нь ажлын газрынх нь бүгд мэддэг байж. Эгчийг мэдрэхээс өмнө цэцэгнүүд хадчихдаг, юмнуудын байрыг нь солиод авчихдаг, гэрэл асаж унтраад шатчихдаг. Хаяа хин нэгний гар хөл хугарчихдаг гэж зөндөө юм болдог байсныг эгч тоодоггүй, сүулт нь анзаарсан гэд өвөөд ойлаад яриад байсан. Яг энэ бүхэн болж явах үед манай гэрийнхэн хөдөө явж таарад эгч минь бүтэн зунжингаа хүнд ч хэллэгүй яваад байсан юм байна лээ. Өвөө тэр зүйлийг эхнэртэй хоргодсон сүнс эхнэрээ олж чадахгүй эгчийн ажил дээр нь хоргодоод тэндээ зөндөө удаж байгаа.
Их хүчтэй улжчихсан бог байна. Дийлж чадахгүй аргалаад өгье гэд. Их чи гэрлүүгэн орохдоо зүгэн буруулж баруун талаас нь ороорой гэд 3 мөнгөн хонх өгөөд энэ бүхэн нэг юм дууссан гэсэн. Одоо их чи зөв зүгээр ажиллан хийж байгаа. Удахгүй сар гарны дараа дадлагаан дуусгаад хижилдэн суна гэсэн. А нөгөө бөгжиг одоо болтол олохгүй байгаа. Гэхдээ нэг удаа гарч ирсэн ч гэсэн буцаад алга болчихсон гэсэн. Хэрвээ энэ түүх YouTube дээр тавигдвал игчтэй уучлаарай, хайртай шүү гэж хэлье. Хувийн шалтгааны улмаас өөрийгөө нууцлж бичлээ. Би 2008 онд автобус баазад жолоочоор ажилд орж байлаа. Ажилдаа ороод дагалдан жолоочоор 5 өдөр ажилласны эцэст дагалдан хийх хугацаа дуусч ажилд ааж чинхлэгдлээ. Хэсгийн дарга маань шууд л гараж дугаарыг нь нууцлав. Дугаарын автобусыг хүлээж ав гэдэл шуудхан автобус хүлээлцэх акт бичиг болоод л гараж дотор байсан нөгөөх автобусан дээр очоод эргэн тойрон доторх тойл эд ангууд гэдэл бүгдийг нь нарийн шалгаад хүлээлгэж өгөв. Би ч шинээр оронгуудаа л өөрийн эзэмших тэрэгтэй боллоо гэд их л баяр хөөр болоод автобусын гаражнаас гаргаж угааж цэвэрлээд л маргааш өдрөөс нь шууд л шугамын үйлчилгээнд гарлаа. Эхний хэдэн өдөр ч ямар нэг юм мэдрэгдэхгүй шугамын үйлчилгээнд яваад л байлаа. Харин 10 гаруй хоногийн дараагаас үе хачин жигтэй юмс мэдрэгдэж эхэллээ. Нэг өрөө ажилласаа буужхад урд шилийн аршиж байтал яг ард хүн ирээ зогсох шиг болдгийм. Би ч цожоод л хоошоо гардал хинч байсангүй. Мөн нэг өрөө буужхад тэргэн гараажинд оруулж тавьчихад явсан. Маргааш өглөө ажилдан гарах гээд иртэл гараажид ажиллаж байсан шалгах механик уурлаж "Хүчий чинь ямар учиртай хүн бэ? Гарааждаа тэргэн байрлуулж тавьчихад унтраалгүй асаалтаа нөрхөд явдаг чинь ямар учиртай юм? Түнш чинь тэгж их илүүд байдаг нү" гэдэл зэмлэж гарлаа. Бэж дотроо гайхаад л "Сони юм та. Яалтчгүй өчигдөр орой тэргэн унтраасан та" гэдэл хэлсэн. Тэгсэн чинь хар залуугаараа тэргэн унтраасан үгүйг мэддэггүй гэдэл би ч гайхаад л "Үгүй яалтчгүй унтраасандаа юу билээ" гэж бодоод өнгөрсөн. Гэтэл ганц 2 хоногийн дараа өглөө ажилдаа гарах гээд тэргэн гараажаас нь гаргаад замын хуудсан авах гээд диспетчерийн өрөө рүү алхаж явахдаа эргээд гартал автобусын дотор хүн суусан байх шиг бүдэгхэн харагдлаа. Би ч кондуктор ихчил ороод суучихсан байлгүй гэж бодоод замын хуудсан аваад эргээд тэргэнтэн ортол хинч байдгүй. Би ч баг зэрэг гайхаад байж байтал кондуктор маань урдаас алхаад ирж яваа харагдлаа. Кондукторын ороод ирэхэд нь "Та түрүүхэн тэргэндээ суусан байсан хизээ буужчихсан юм. Би засаад ирээ юу?" "Үгүй шүү дээ. Би харин чамайг диспетчерээс замын хуудас аваад явж байгааг чинь хараад л ирлээ" гэдэг байгаа. Би ч дотроо мөн л гайхаад гэрэл гэлбад л буруу харжтэй гэж бодоод өнгөрсөн юм. Дахиад л хэдэн өдрийн дараа орой явж буужхад баазын зүг инх тайвны гүүр уруудаад явж байтал замын хажуугаас нэгэн хүн гинт гарч ирээд л автобусны хойгуур гараад өнгөрөө эсвэл доогуур орчихгүй гэлтэй. Автобусанд уусан шингэж байгаа мэт алга болчихсон. Яг тэгж байгаа нь жолоочийн эсрэг талын толинд үзэгдсэн юм. Би ч сандраад л тоормслоод зогсож буугаад шалгалаа. Автобусны эргэн тойронд юу ч алга, доогуур нь ч юм алга. Яг тэр үеэр Олимпийн анхны алтан медальтнууд төрөөдөл хотын төвөр хөдөлгөөн ихтэй байсан үе л дээ. Харин яг тэр хавьд замын 2 талаарч ойрч хүн байгаагүй. Би ч гайх зэрэгцээд л баг зэргийн айцтай цаашаа явж байтал кондуктор маань түрүүн эцэс дээрээс кабинд чинь суусан найз чинь хайжчихсан юм гэдэг байгаа. Би ч бүр пал хийгээд явчихлаа. Надаас өөр хүн ерөөсөн кабинд орж ирээгүй дээ. Сони юм. Эцэс дээр хойноос хогон шүүрдэд байж байхад чи би засаад орж ирэхэд чинь яалтчгүй чамтай хамт кабин руу чинь орсон доо гэдэл байсан. Би тэр оройно юм бодоод бараг унтаж чадсангүй. Харин хаа очиж гэрт ажлын бус цагаар юм мэдрэгддэггүй л дээ. Маргааш нь намраад нөгөөдөр нь ажилдан гарах гээд очтол мөн л гаражийн шалгагч механикч "Чи яагаад тэргэн ерөөсөө унтраадгүй юм бэ" гэдэл шөнийн 2 цагийн үед ч асаалттай байж байх юм гэдэг байгаа. Тэгэхэд өчигдөр би амарсан энүүгээр ерөөсөө ирээгүй гэтэл
Хэн нь ингэж хүний тэрэг асааж түлшийг нь үрээд байдаг байна гэдэл үглээд цааш явсан. Би ч айгаад л баг зэрэг жирэхэд ирлээ. Тэгээд л хэсгийн даргад учирлаж гуйж хэлээд тэр автобусан буцааж хүлээлгэж өгөөд үндсэн тэрэггүй болж амралттай жолооч нарын тэрэгэн дээр нэг хэсэг явсан та. Надаас хойш тэр автобусыг ч өөр жолоочд хүлээлгэж өгөлгүй сар гарам гаражид байлгаад задаргаанд оруулж яж хүлээ. Би ч энэ талаар нарийн юм өөр хүнд нэг их яриаггүй. Ярьсан ч итгэхгүй байх гэж удсан хэргэлдээ. Харин хуучин жолооч нар хоорондоо ярьж байсныг сонсоход тухайн автобус нь шогомонд явж байгаад эвдэрч нисэх орчмоос чирүүлээд явж байгаад хүүшийн зойр уруудаад одоогийн Viva City-гээс Ярамгийн гүүр уруудаад чирчвэсэн тадлага нь дээгнээсэн малтраа зогсоход нь тухайн жолооч нь бууж тадлагаа нь дээгэнд нь хийж байтал гинт тэрэг нь өнгөрөөд хавчуулагдсан газар дээр эндэж тухайн газар нь цусны мөр толб нь хэдэн өдөр арилаагүй тухай сонсож үлээ. Бэж баг зэрэг учрыг нь гадарлаад тухайн үедээ гандан орж ном уншуулад л өөрөө ч тэгж айхтар айж цэрвэлгүй өнгөрсөн юм. Хойч минь бодохдоо өнгөрсөн хойноч олон жил унаж эдэлж байсан тэргэндэн баг зэрэг хорогдоод байж дээл гэж боддог. Ээж минь нэг өдөр намайг удган дээр дагуулад явлаа. Бэж нэг их юм үзэж хардаг хүнд итгэхэд байдаггүй. Тэрийг юм бас илт илэрхийлдэггүй аясаар нь дагуулад явчихдаг хүн. Нөгөө удган нь үзэж хараад чи нэг сайн нэг муу юм дагуулж яваа хүүхэд байна та гинэ. Тэр нь юу гэхээр ээжийн талын эмээ нэлээн үзэж хардаг сахиустай хүн байдаг байсан юм баг. Тэгэд намайг хамгаалаад гэх юм уу хамт ивэгээд ч юм уу тэгэд явдаг юм байна. Нөгөөх нь баг байхдаа нэг болохгүй газраар ороод тэндээсээ нэг муу юм дагуулад ирчихсэн. Нөгөө хоёр нь тэнцээд л яваад байсан болж таарав. Надад засал хийгээд л хөөгөөд л нэг улаан уяа хүзүүнд зөөж өгөөд чамайг 3 удаа хамгаална. Тэгээд өөрөө гээгдэнэ гэсэн. Араас нь битгий харамсараа гэдэг юм. Зуны дадлагч төглөө би Эрдэнэт рүү явахаар болсон юм. Анх удаа очиж байгаа болохоор тэр сүнстэй газар гэдгийг нь яаж мэдэх вдэ. Паркийнх нь урд байдаг уулынх нь хажуугийн мод руу найз залуудаан хэрэлдээд уурандаа гүйж ороод нэг тайвширдаг хүн болоод орой дээр нь сууж байсан чинь манай хэд хайгаад доор дуудаад ирэхээр нь дурамчхан уруудаад бууж байсан юм. Тэгс нэг модны цаагуур намхан багангийн хүүхэд шиг өндөртөө хар сүудэр модны наагур цаагуур орж дагаж яваад салтгүй. Жаахан айгаад бушуухан модноос гарахын төс болоод л найз залуугийнхаа дуу гарсан зөвхөр нь ухас гэд гүөх гэсэн яг үрж явсан зөвхөр нэг юм архираад ярдаглаа дайрахаар нь амар айгаад орилсон юм. Яг дор найз залуу маань ирчихсэн би ч бөө нус нулимс болчихсон хүн мөн үү биш үү гэд бас эргэлзэж айгаад хөшөө зогсчихсан байсан. Юугаа хийгээд ийш орждох юм гэж загнаад ямар ч байсан манай хүн мөн байна гэд тайвширч үлээ. Тэр үед эхний хамгаалалт нь байсан гэж боддөг юм. Дараагийнх нь хотод нөгөө л нэг гэртээ буудан дээр унтаж байсан чинь хажуу өрөөнөөс нэг цагаан хувцастай манай баг дүүтэй адил өндөртөө нэг юм гарч ирээд цаашаа галтгуур руу яваад орчих шиг болохоор нь дүүгийн аман цангаад л ус уух гэж байгаа юм байлгүй гэж бодож байсан чинь нөгөө цагаан юм чинь амар хурдан гүйж ирээд над руу үсрэхээр нь айгаад нүдэн ансан байхгүй болчихсон байсан. Сүүлийнх нь хар хорин захын тэнд найз залуугийнхаа найзтай уулзаж сууж угаад орой болоод бас хэрэлдээд гарч тайвширдаг хүн болоод гадаа гараад сандал хайгаад явж байсан чинь найз залуу ирээд загнаад би ч уурлаад ойлоо зогсож байсан манай хүний хойгоор нэг цагаан хувцастай хүн явж өнгөрөх шиг нүдэнд харагдаад би ч хүнэл зөрж явсан байлгүйгээд бодох завдалгүй төөр хойно байсан нөгөө цагаан юм манай хүнийг нэвт гараад над руу үсрээд ирсэн. Тэгэд нүдэн нээсэн чинь чи яагаад ингэж гон одоо болно гэд намайг босгоод өгч байсан юм. Тэгэд буцаад орсон нөгөө хүзүүнд зүүлсэн уяа нь алга болчихсон байсан. Уг нь нэлийн сайн занглаатай л байсан юмсан. Ангаахын хүн болохоор бас л заагүй байх уу гэсэн бодол төрөөд нэг их сүсэглэхгүй л яваад байна. Хүнд хэлгэн байтугай өөрөө үе бодоход
дотор сонирн болдог явдлаа та бүхэнтэй хуваалцахар шийдлээ. Би 7 дугаар ангийн гинэн томоогүй, цав цагаахан цаас шиг л сахилгагүй шар охин байлаа. Дандаа нийлж тоглодог, өөрөөсөн 2 насаар эгч 2 эгчтэй байсан. Нэг нь манай сумын маш сайн ламын охин, нөгөөх нь манай хойд хашаанд амьдардаг байсан. Бид гурав өдөр болгон хорооллынхон адагт байдаг хашааны сүүдэрт айл гэр болж тоглодог байлаа. Нэг өрөө нар шингэхийн алдад 2 эгч гол явъя, гурвуулаа гэж байна. Манай сум хойд талдан бориглон урсдаг том голтой байсан юм. Бэж жаахан байсан болохоор усан дээр тоглоно гэхээр цаанаас л гоё санагдаад төвөгшөө хөмгөө хамт явцгаасан. Очоод нилээн удаан усан дотор тоглож байгаад гарч ирэхдээ хөлөн шалблаад усанд цус оруулснаа гинт мэдсэн юм. Жаахан байсан болохоор юу ч мэдэхгүй хувцсан өмсөд ганц хайрладаг байсан улаан сандаалан өмсөд гурвуулан гэрийн зүг ход нээлтэн алхаж байтал гинт миний гутал сугараад үлдчихсэн юм. Гайхаад эргээд тартал нөгөө лам ахын охин уйлчихсан амандаа дүнгэнтэл майн уншаад нүдийн дараад суужглаа. Бэж гайхаад гутлан авах гээд очтол учир бүтүүлэг зүйл болон миний гутлыг яг л хүн чирээд байгаа юм шиг өөрөн хөдлөөд байсан. Гайхаад өөдөө хартлаа маш урт үстэй. Царайн гэж үнэхээр эвгүй сааралцсан норонхоо урт цагаан дээлтэй эвгүй инээсэн ихч өөдөөс гараа зогсож байсан. Би ч гутлан аллаа гэж маш их айн чанга чарлан уйлахад хаанаас ч юм өвөө хүрээд ирсэн. Тэрнээс хойш гэртэн яаж очсон юм, гутлан яаж авснаа юу сандгүй юм. Нэг мэдгтэл гэртэн ирж гисэн хашааны үдэнд маш том төөдөг гал асаачихсан намайг нүцэглээд өвөө амандан арх балгачихсан над руу цацах үед л би дөнгөж ухаан орсон юм. Цочоод дөнгөж нүдэ нээхэд нөгөө гутлыг минь авах гээд байсан ихч галын түлд сөөмөлцөөд над руу инээсний авах авлага минь дуусаагүй гэж хэлжгээд милитлээ инээгээд байсан. Тэгэд л би өглөө нь орондоо сэрсэн юм. Манай өвөгийн тал бөө онгодтой хүмүүс байдгийм л та. Миний мэлми нэгдсэн байна гэд хаах зан үйл хийгээд хэсэгтэн л гайгүй байж угаад 3 жилийн өмнөөс ахаад л эвгүй зүс болж эхэлсэн. Эзэмгүй хашаанаас өвөөгийн хоолоогоор бүтэн нэрээр минь дуудана. Муу усны нүхнээс час улаан 2 нүд харна. Тэрж байтугай цэнхэр дээлтэй эмээ хоргоогоод юр яваалахгүй. Аимшигтай улаан нүдтэй том урт гинж зүүсэн нохоо дайрна. Жаахан хөөж угаад л алга болчихно. Энд тэнд сургалтанд явхаар нүүр цэвэрлэгч энэ төр учир бүтүүлгээр алга болчихно. Тэр хавийнх нь гүйдлүүд өдөж хоргон бүр намайг өөр хүмүүстэй юм ярихад тэр хүмүүсийн өмнөөс яг чихэн дээр хариулж өгнө. Улсын төв гандан ороод ном уншуулах гэж байхад гандангийн өдөр оруулахгүй гэж үснээс татна. Ламд үзүүлэх гэхээр намайг огт халгаахгүй. Ийм хүн үзэхгүй гин. Сүүлдэн бараг энэ бүхэндээ дасаад би ч өнгөрчээ гэж бодоод байж явахад өвөөгийн дүү бөөн 9 цагаан чулуу 9 хөх чулууны засал хийж өгсөн юм. Үйл хийдэг өргөөлөнд ороход өөдөнд байгаа муур нохоо нь үзэхгүй. Өөдөнд байдаг гоёл нь төө дээр байдаг мөрдлөн хүн татаад тавьж байгаа юм шиг нүүрлүү шавхурдна. Тэрийг харсан эгч минь наад зүйл чинь чамайг ёстой эдэлж байна та. Мөрөн дээр чинь хичнээн удаан явсан битээ гэж хэлэхэд нөгөө тоохгүй байсан хүн чинь хар хөлсөн цутагтлаа байсан юм. Тэр тураа шууд үйл эхэлсэн. Галаар тойрог татж угаад амандан арх балгаж байгаа л маш урт нарийн суран ташуураар ороолгож эхэлсэн. Их л өвдсөн шүү. Арис язарч цус гараад л үнэхээр амар байсан. Хэсэг хугацааны дараа үйл дуусч хувцсан хөмсгöd өнөөх язарсан цус гарсан зүйл нэгэн ч байгаагүй. Махан бие шүглсэн зүйлийг махан биеийг нь өвдгөж ууж зайлуулдаг гэсэн. Тэр үйлээс хойш өдийг хүртэл амар амгалан амьдарч байна. Гэхдээ яагаад надад тийм зүйл болсон бэ гэвэл энерги маш хүчтэй хүүхэд байсан гэсэн. Тэгэд биежсэн чөтгөрүүд энерги сайтай хүнд наалдаад баг багаар энергийг нь сорж хүчрэхэг болдог гэж тэр ихч минь хэлсэн юм та. Намайг гэдэг.
Энэ явдал миний амьдралд тохиолдсон хамгийн аимшигтай зүйл байсан юм. Би 10 дугаар ангид байхдаа найзуудтайгаа сургууль дээр хожуу болдол үлдэж урлагийн тоглолтын бэлтгэл хийдэг байлаа. Бидний сургууль нэлээд хуучны барилга байсан. Сурагчдын дунд энэ сургууль сүнстэй гэх цуу яриа байдаг байсан ч хинч тийм зүйл тоолж сонсдоггүй байв. Нэг шөнө бид урлагийн зааланд суугаад хөгжмөн тааруулж бүжгийн дэглэлтийн талаар ярилцаж байлаа. Шөнө оройн 10 цаг орчим болсон байхаа. Бидний хэдэн найз бүжгийн давтаж зарим нь шалан дээр сууцгааж байтал гинт сургуулийн хонглоос хачин эвгүй чимээ гарч ирсэн юм. Хонгил уртаараа цөөрөөдсөн гудлын өсгийний товших чимээ сонсогдож байсан. Эхэндээ бид үүнийг сургууль дээр үлдсэн багш эсвэл үйлчлэгч гэж бодоод нэг их тоосонгүй. Гэвч чимээ яг л удаашруулсан мэт нэг алхаж зогсоод дахиад алхах маягтай байсан юм. Хамгийн сонин нь тэр чимээ биднийг яг хажууд байх хонгилд ойртоо зогсчих шиг санагдсан. Найзууд минь хоорондоо нүдээ ирмэлцэж бүгд чимээг хөвөлчихв. Үзээлтэйгэд би цориг гархан хаалгыг аяархан нийтэл хонгил хоосон байсан. Гэрэл бүрэн асаалттай ч бидний үед би үнэхээр их айсан. Бидний нүдэнд хинч үзэгдээгүй. Гэвч тэр хачин алхах чимээ яг миний хажууд сонсогдож исэн юм. Тэр үед би үнэхээр их айсан. Айсандаа хаалга тасгаагаад найзууд рууган эргэтэл бидний дунд байсан сандал хөдлөн өөрөө яваад өмд шалан дээр жахрах дуутай хамт байрлалан хөрчлөх юм тэр. Бүгд хашгиралдан босож хөгжим гутал юугаанч хамаагүй орхиод өөдрөг үүсгэсэн. Бид сургууль дотроос амьсгаадан гарч хашаанаас гартлан хэнж юу ч яриаггүй. Харин сургууль руу эргэж харахад хэн нэгний сүүдэр том цонхны ард хөдөлж байгаа нь тодорхой харагдаж байсан. Тэр шин бид юу гарснаа хизээч ойлгоогүй. Гэвч дараа нь үйлчлэгч хөвчл сонсоход урлагийн заалны яг тэр хэсэгт нэг багш ослоор нас барсан гэж ирж байсан.